Зохиолч Стенү Хөвгүүн заяа 11-р хэсэг. Өггөгч нь унтсан эдэр нар дээр хөөрсөн хон сэрэв. Амандаа дуу аяланхан аяг тавг хангинуулах хонгор зул хоол цай бэлдэж буй бололтой. Өнөөхөл нууцлаг дур хүсэл сэтрэн хатуурш нухах хэрэгтнээ яах учраа олохгүй хийсэг эвдэв. Хонгор зулыг харах хүсэлтэй автан хүнжлийнхаа завсраар сэм шагаавал өсвүү хүний говь зөкслөн тэр аяараа дур айхан тэр. Маш их ичиж сандарч байсан ч эдэр харцаа нууж үнэндээ чадсангүй. Гэрэлцэн нэмгэн даашинцны цаанаас бараг л бүх биеийн нэвт харагдана. Хөдлөх тоолонд бөгсөн тондгонон чилгэр гуйн чичирхэлэх агаад том дуу хөхн бомбогно. Магадгүй хонгор зул биш ариуна байсансан бол эдэр төвчөхгүй зориглох байсан ч гэж мэдэх юм. Бие барих энэ зовлонт хормууд хонгор зулыг гадагш гарснаар дуусгуур болж год усран боссон эдэр хувцас санд мэд өмсөж амжжээ. Чи яагаад найз охингүй юм? Ямар хэрэгтэй гэж. Зугаатай биш үү? Өө яах юм бэ? Өөрийгөө яй гэж байж. Хонгор зул цайлганаар инээд алдаад "Квэтер, хэвлүүхэн залих шүү. Гэхдээ эмэгтэй хүн дурлаж үтсэн л үсттэй." Эдэрт энэ сэдв таатай биш байсан тул "Үзээгүй" гэж эрсгэн хэлээд өндийлөө. Явах нь уу? Ээжийг эртэл утас нь холбогдохгүй наа. Өдөд ирсэн байх учиртай. Би гэртээ харъя да. Анх удаа ирэн гарсан хүн жаахан бодлох талбай. Хүн амьтнаас янз бүрийн дайвар авчих үедээ. Тэгэхэр яана гэж. Гэнэн томоогүй хүмүүсийг олцож хорийтой бодсооч. Ээж маань их итгэмтэй хүн. Ер нь би явъя. Хөөе, байцал да. Танай хашиг хөсөлвөл энд бууж болно шүү. Эзэн сайн хүмүүс би. Газарт орохыг хүлээж байгаа юм гэсэн. Наран тулцж орхон. Эдэр зог тусан манай сургуультай орхон. Болох юм өгчээ. Болно. Надад хань бараатай илүү гоё шүү дээ. Нэрээ ээжэд чинь лангуу хэрэгтэй. Надад таны хүн байгаа шүү. Яраарай. За тэгнэ. Хонгор зулын хэлсэн үг эдрийг маш их хэмзэглүүлсэн тул тэр даруй ээж рүүгээ залгасан боловч холбогдсонгүй. Гэртээ очиход ирсэн шинж алга. За байц. Яах вэ? Ээжэд ямар нэгэн зүйл тохиолдоггүй л байгаасай. Дэндүү гэнэн итгэмтгий хүн шүү. Эдэр амандаа өглөн холхих зураа дахин хэдэнтэй залгасан ч олбогдохгүй л байлаа. Сэтгэл нь өмөрн нэг л тогтворгүй байсан тул гэртээ ганцаараа байх хүсэл төрсөнгүй. 22-ын товчоо авж Лив Хуа хоёртой уулзан ажилдаа иргэн оржээ. Ямар нэг юм хийхгүй л бол элдв бодолд эрэгдээд хэцүү байсан болохоор завирлах өвчнөө үл тоон анхаарлаа өөр тийш хандуулсан билээ. Унтаж чадалгүй шахан мөглөө болсон гэрэлмаа цагдаагийн хэсэг дээр гүйж хүрэн үд хүртэл учирлаж гуйсны эцэст 5,000 ёоноор торгуулад паспорт авч чадлаа. Сайхан сэтгэл залууг 10,000 ёоноор торгоно гэд оогт хөдөлсөнгүй. Гутлын 8-ачинэр овоохон танилтай нэгэн бололтой. Гүүня, хэрв чи надтай тохирвол би гомдлоо татаж авч болно. Тэгэл та. Танд би 1000 ёон өгье. Хужаар мушилцэж инээгээд заас хэрэггүй. Өөр тохироо. Юу юм? Хужаар шүдээ ярзаалганд өгснөө. Та их сайхан хүүхэн юм. Нэг шүн хамт хончихвол. Дэрэлмаа цочирдон өндөөтөл өөр Монгол цагдаа дуудаад та буушуухан ороод уулзчих. Тэгээд явж үз. Хэмээн шавдууллаа. Гартаа гав зуусан монгол залуу муухан инээмсэглсээр гарч ирээд та зүгээр үү гэж санаа тавив. Торгуулаад саллаа. Чамааг бас торгох юм байна. Та яваа. Би хятад найзаараа хөөцөлдүүлье. Тус болсон хүнээ яаж хаяад явах вэ? Игчтэн 4,000 ёон үлдэж чи торгуулдаа нэмэрлээ л дээ.
Залуу цаараглаж гэрэлмаа зүтгэсээр бүх мөнгөө шавхан өгчхөөд би ингээд бодъё та. Өнөө худалдагч сони юм яриад бүр айчглаа. Залуурын царай хувьсхийн хөмхийгөө зуугаад өмхий хужаанаар осолтоо шүү. Ялангуяа анх удаа явж байгаа эмэгтэйчүүдийг анддаггүй юм. Нэгсэн мөнгийг нь өгөөд салсан бол ийм юм болохгүй ч тий. Би үнэхээр тэнийг юм. Эгч минь тайвшир. Би мөнгөийг чинь буцааж өгнө. Ёо. Та нэг им аваад явчихгүйз. Ээжд минь тун хэрэгтэй байгаа юм л да. Би амжихгүй нь бололтой. Гэрэлмаагийн царайнд инээмсэглэл тодрон тэгээ дээ харин ханаас хэмээн их л урайлгын толгойд өглөө. Хилээр гармагцал манай найз тосоод авчихна. Та буудалд очиод юм хумаа янзалж бай. Гэхэд гэрэлмаа санаа зовонгой харсаар гарч одов. Эр нөхөртөө хаягдан орон байраа булаалгаад ядарч явхад Ариунагийн аав Гамбаа, Саруул, Цагдаа Тулгаа гэд олон ирчүүд сайхан сэтгэлээр тусалсан. Харин утагт хүртэл энэ залуу өөрийгөө золиослон байж гар сунгалаа. Муугаасаа сайн их байдаг хорвоо юм да. Гэрэлмаа 9,000 ён алдаж орхисон ч огт гударсангүй. Харин ч нээ хүнд ачаанаас салчихсан мэт дэгэлзэнгүйсээр буудалтаа хурж ачаа бараагаа янзалж дууслаа. Эхний удаа бага мөнгөтэй ирдэг байж тээ. Гэсэн шүү юм бодон хэдэн гахаагаа чирсээр гартал танд энэ имийг аваачид өгчих гэлээ. Их л чухал юм бололтой. Та гэвдээ гэсээр нэг залуу бодолтой юм сарваа. Гэрэлмаа 60-аас машинд сун хэдтийн хил дээр очин ойжрлох үед өнөөх эмгсэн залуу өөр машинтай явж байгаа харагдав. Өөрөө гарах байж заавал надад өгдөг нь ямар учиртай юм бол? Гэсэн гайхшралтай зэрэгцэн утас нь хангинаж эдэр салгаж байна. Цаадсан шалтгаанаа өөр янзаар тайлбарлаж маргааш очноо хэмээн хүүгээ тайлгаруулад ээж нь хил рүү орлоо. Монгол руу гараад залхая гэжээ. Энэ нэгэн хүү араас нь хараад байгаа ч юм шиг. Нэг л сонин хүйтэн мэдрэмжинд автан гахаагаа өртөөчлөн зоосоор шалган руу орох үед утас нь ахаад л хангиллаа. Саруул байна. Надад вагоны билет байхгүй шүү дээ хэмээн баярлан бовднаад утас авлаа. Энэ тэрхнийг ярьж саадсан шалтгаанаа хэлэнгээ хэдэн гахаагаа зөөлсөөр эрентхэн л өдөглөө. Дөрөнд хувцастай ажилтан утсаар ярьж болохгүй гэж буй бололтой загнаж байна. Надад тусалсан залуу баригдаад үлдчихсэн. Би яаж чадсангүй. Хүнд өвчтэй ээжтэй ховор юм болоод явж байснаа надад айлаа. Юун юм? Тэмээ эм гэсэн. За таслалаа. Ажилт нь утсаар ярьж болохгүй гэдэг. Та шалган руу орж болохгүй. Хурд нь хойлоор. Дөрөнд хувцастай эмэгтэй хятадаар шулгананд өгөх үед Саруул яагаад орилоод байгааг ойлгож ядан утсаа яран халаасалжээ. Ээж минь ирж байна. Аргагүй дээ. Анх удаа явсан хүн уучраа олох гэж утсан байх. Санаа амарлаа. Эдрээ чи зүгээр үү гэсээр лий хөгшин ирээд хөлсөө шудран ганц араа яриад л бэй чин хавиргаа даран үл мэдэг ярвах эдэр энд жоохон хүндүрлээ дээ. Бусдаар зүгээр. Тэдэн дээр хоо нэмэгдэн хоёр хөгшин залуу найзаа гүйцэлэн нүүрэнд нь тас дүрхэж хавиргаанд нь эллэг хийж өгөөд эм хөөрхөн залуу нүүрэндээ сэвтэй байж болохгүй. Огтод гологдно. Тайм шүү. Болдгсон бол аж өхөнтэйгөө гэрэл үлчих юмсан. Гэлцэн хоёр хөгшин эдрээр тоглоомхийн төр амсгэв. Төрхөн цайлсан мань гурав ажилдаа шамдан орж эдэр мотоогоо таржигнуулсаар давхиж удлаа. Зодооны уул мөр үлээлгхэн хүндүрийг эдэр үнэндээ тоогоогүй. Ээждээ л санаан зовниж өдөржин барайсны эцэст уцаар хараад сэтгэл онгойн дүүл нисэх шахам хурдалсаар ажлаа дуусгажээ. Хятад ажилчид бүгд л хуруугаа гоцоолгон эдрийг сайшаа магтацгаана. Оройн хоолны дараа нэгэн хүн ирсэн нь
ариун авав. Наад нүр ам чинь яачхав? Бас л зодолтой юу? Гамбаа ах сайн уу? Яагаад зураг чимээгүй? Хинтээ зодолтой юугаа булаацалцсан? Ингээд чи ямар сургууль авсан бэ? Хоёулаа генетикийн инээлдэж гоморхонгүй мушилцах ариунаа. Тэмээ гэхээр ямаа гэх юм аа? Жаах юм бэж дандаа зодоо хийн. Би эхлэегүй л дээ. За, тийм бол сайн байна. Ариуна доош донгон улалцаж зогсноо. Этрээ хоёулаа тэр амралтын газар л очих уу? Яах гэж? Ёо, би чамд ийм их юм авчирчлаа. Хамтдаа ярилцъя. Тоосгоны үйлдвэрээс холгойхон уулын бэлд амралтын газар байдаг. Ариуна итгэл төгс замжилсаар 2 ортой цэвэрхэн өрөө аваад халуун устай ч юм байна. Чи усанд орчих. Би ширээ засаад байжээ гэжээ. Ариуна хөгжилтэй сэргэлэн яриасаг охин. Энэ удаа нэг л гунигтай байгааг анзаарсан эдэр зөрж зүрхэлсэнгүй. Охин чамгүй их юм бэлдэж иржээ. Ширээ дүүрэн идэж уух юм өрснийг хараад "Бөөх, баярын ширээ аятай гоё харагдаж байна шүү" гэж эдрийг дуалтахад нүдэ дарах шахан мунжуулсан үсээ хуруугаараа хэдэнтэй самнах ариуна хөгжилтэйгээр инээд алдснаа. Чамайг хүнд ажил хийгээд ядарч байгаа гэж бодсон юм. Эртхэн ирэх гээд үнэндээ амжаагүй гэж шулганаад хэсэг бодол хэлснэ. Би аавыгаа арх угаад яваад байна гэж их гомддог байлаа. Гэтэл ажил ихтэй байдаг байж. Хөлн гайгүй юу? Бараг эдгэрсэн. Гамбаа ахаар бокс залах юмсан. Юу нь гоё гэдгийг. Ариуна шүүрс алдаад уртаар амьсгаа авахад хөхөн таван сэрэж эдрийн бүх бие жирсхийн сонин болчихов. Өнөө өглөөхөн хонгор зул эгчинд мэдэрсэн тэр мэдрэмж. Гүмэн огтыг гомдож болохгүй шүү. Гадуур янз бүрийн зүйл сонсогдох юм. Сахилахгүй хүүхдүүдийг дагаж буруутгавдаа. Ээж нь үргэлж энэ үгийг хэлдэг. Гэтэл өөрт нь санаа тавьж ирсэн ариунаг өөрөөр бодсондоо эдэр ихэд гэмшин анхаарлаа өөртөө шандуулахыг хичээлээ. Тэгхээс тэгнэ гэдэг шиг ариунагийн айл аяг нэг л ондон. Үе гараа алдлан сүнэхад нимгэн цамцны цаанаас өнөөхөл бомгор хөх сэрийн барь залдуулна. Хоёул баха хантал хуужлаад тус тусынхаа оронд орлоо. Сарны сөөмгөр цагаан гэрэл цонхоор нэвт тусан өрөө өдөр шиг гэрэлтүүлнэ. Пүү. Яава. 12 цаг болчихсон уу? Тийм ээ. Миний төрсөн өдөр юм байна. Нэр юу? 15-наас. Тийм ээ. Би бүр савинтай юм шиг ирчтэй. Том болчихсон юм шиг санагдана. Үеийн найзуудынхаа дурлал харин түүхийг эдэр сайн мэднэ. Ихэнх нь эгчмэд охидтой анхны шөнөө үзсэн тухай олонтоо сонссон. Ариуна зөрхөлвөл нууцлах хүслээ барьж дэлгэхгүйгээ сая л ухаарсан эдэр оволцтол амьсгаадаж эхлэх үед "Эдрээ, би яагаад байна?" гэх сулхан дуу гарчээ. 11-р хэсэг төгсөв. Хөвгүүн заяа 12-р хэсэг. Чухам яаж сэхэрсэн бүү мэд угаалга өрөөнд орсон хойноо халаасан дотор нь саруулын дуу хадсаар байгааг сая анзаарсан гэрэлмаа удаа гаргаад "Байна уу? Би 0-д орчихлоо. Дайварч нь хаана байна?" Гар цүнхэнд 50 хянуур хөдөл. Ур зэрэмэгтэй юм бол уутыг задал. За. Гэрэлмаа утсаа мөр толгойн завсраа хавчаад саруулын завраар хумсны худаг гарган өнөөх бодолтойг чадал мэдэн зүсэж эхлэв. Томхон ваарны аягны хэмжээтэй зүйлийг харуутаар хэдэн давхар тунчиг нямба чанга ороожээ. Арайхийн задалж үзвэл нунтаг цагаан зүйл бахан тэрэ. Гурил шиг нунтаг юм байна. Томхон задлаад 0 руу асга. Тэгэд усыг нь тад болж өгвөл бичлэг хийгээрэй. Үнэхээр юм байвал яана. Асга. Гэрэлмаа хумсаа хуглан байж өнөөх нунтгийг
юу ч үгүй асгаж орхиод уутыг нь усаар зайлаад хогийн сав руу чулуудж орхилоо. Бурхан минь, би юу хийчих вэ? Усан хулганолтлоо хүлэрсэн гэрэлмаа сэхаван уртаар амьсгаа аваад шалганлуу шогшлоо. Хэл дээр асуудал үүссэнгүй. Монголын шалганаар гарсан хойно дайвар авч ирсэн залуу инээмсэглэн тосоод надад гэнтийн ажил гараадаа. Тэгэд хүрээд ирлээ. Та нөгөө эмээ өгчих гэв. Гэрэлмаа цүнхээ ухах гэтэл 69 жолооч ир бушуу суугараа оройтхон гэж орилсон нь бөөн аз боллоо. Хөлсөн цутхан аман туйлаасаа их цангана. Одоо яахав? Үнэхээр юм байсан бол яахав? Альшгүй саруул залгаад вокзал дээр хүлээж бай. Шууд хүрээд ир гэжээ. Вокзал хүрмэгц хэдэн ахаага бөөгнүүлэн бөгндөгнөд зогсдол өнөөх залуу амьсгаа дөнгөж ирээд эгчээ нөгөө эмээ хэмээн шавдуулав. Гэрэлмаа цүнхээ авхан залууч хамт ухалзан хайсан ч байсангүй. Өө та чинь тусыг усаар гэдэг энэ үү? Гахаандаа хийчихэ юу? Алив задал хурдл хийгээгүй. Цүнхэнд байсан арай нойлд. Өө мутын гिचи. Залуу ир гараа далайн гэрэлмааг алгаттал хэн нэгэн хүний гар өрсөн дугуйнаас нь атгаад авлаа. Саруулын эрдүү хоолой цуурайлан чи хэн гэж өв? Эгч рүү минь гардалаагаад гэхийг сонссон гэрэлмаа золтой л уйлчихсангүй. Эгч чинь хүний үнэтэй юм. Төгдрөн дуржигнуулах залуу ирийг сонсож зогссон саруул. За хөгшөн. Эгч маань анх удаа 90 орсон юм. Тэр эмийнхээ нэрийг хэлж би олж өгье гэж учирлав. Үхсэн. Чи юм уу юугаар олдг юм? Ер нь энэ гахаануудаа өг. Хэдэн мянган гахаа байгаад ч төлж дийлэхгүй. Саруул өнөөх залууг хорж зогсоогоод хориотой бодисэл тэм үн хүрх бах. Ер нь цагдаа орж уч олноо. Үнэхээр тийм үнэтэй юм бол олж төлж өгөхөөс өөр аргагүй гэд утсаа гаргатал би ямар юм гэдгийг мэдэхгүй. Гэхдээ дараа уулзнаа. Надад падгүй. Гэх залууг нь царай хувсгийн гүйж одов. Учрыг бүрэн ойлгосон саруул тэрэгчин дуудан гахаануудыг ачаад гэрэлмааг дагуулan явж машинд хүрээд эртхэн хөдлөө. Зам урт гэж яаруулав. Тэд юу болж өнгөрсөн тухай товч ярилцсан сүүлдээ энгийн хүүрнэн явсаар хариу бүрий болмогц замаас гарч нэлээд хол зогсов. Чухам юунд хутгалдах төгснөө бүрэн ухаарсан гэрэлмаад хэлэх үг үнэндээ байсангүй. Хориотой бодисын талаар өмнө нь сонсч л байсан. Гэхдээ өөрөө энэ хэрэгт холбогдно гэж үнэндээ зүйдлээгүй. Одоо тайвширдаа. Бүх зүйл сайхан болно. Хэнэггүйхэн өгүүлэх саруулын үгэнд гэрэлмаагийн сэтгэл хөнгөрсөн ч яагаад зогсчихсныг ойлгож ядан дууга хураачихав. Үнцэнтэй зүйлээ алдсан хүмүүс заавал эргэж өгүүлэхийг маш сайн мэдэж байгаа ч одоо хүртэл айц найрлаагүй бүсгүйг зовоохог хүсээгүйдээ ч хэнэггүй дүр үзүүлсэн нь энэ. Нүдний хор гаргаад үүр цамигц хөдөлцгөө. Та дургуйцахгүй бол зэрэгцээ твдэх үү? Надаас айх хэрэггүй. Анх удаа эр нөхрөөсөө өөр хүний дэргэд хонох болсон гэрэлмаа ягаад ч маш их тайван байхаагаад саруул гэх сайхан эрийн ааш аягт нь аль хэдийнэ алдурч орхижээ. Сарны гэрэлд ариунагийн сүүдэр ханан тусах нь тодхон харагдана. Хизээч хүлээдээ. Найзуудтайгаа бусдаас нуугдан ирээдүг кино үзснээ эдэр санав. Хөлсөө чайхартал үзэж сууснаа дутуу оргиод боссноо ч тэр тодхон санаж байлаа. Эдрээ би дэргэц чинь хэвтлээ шүү. Эцэндээ ч юм уу эсвэл өнөөх нууцлаг мэдрэмжинд хэд авцсандаа ч юм уу нэвт хөлөрч орхисон эдэр хариу хэлээгүйж биеэрээ замчин зай гаргаад тэгэлдээ яриа чинь сайн сонсохдохгүй гэж дүгийлсхийн хариулжээ. Ариуна чухам ямар бодол тээж ирсэн нь сонирхолтой. Үрдийн харийг хүссэн бол ийм үйлдэл хийж зүрхлэх байсан гэж юу? Нэгэн санаачлагыг гартаа авсан охин дотроо эмээж байсан ч чигчгэнсээр гараа сунган эдрийг тэрэн
ингэртэй наалаа. Гар бөмбөг тоглодог өсгөлүүн чирэг охинд ханхар сайхан эртээ тэврэлдэж буй мэдрэмж төрнө. 2 сарын дотор яас их өсөв. Эдрээ чи намайг буруугаар битгий бодоорой. Би бодоогүй. Би моохон. Үгүй. Энэ хүртэл тэссэн эдэр эр хүний бас байгалийн зүн сонгороо зүтгэсээр ариунайг тэврэхэд уруу шүргэлцэн үнсэлцэж эхэллээ. Нэг мэтгэд хоёул нүцгэрч гисэн угаа санаагаа гээжгсэн аятай модон орыг нүжгэнтэл хөлбөрч байв. Алив ингээд. За. Үүлэн дүүлэх адил хажин гоё ертөнцөд ховсдуулсан эдэр нөв нүцгэн охины биед таснаалдан айхлана. Зангиртал хадууран гоголзох багархал нь ариунайгийн салтаар зүтгэж ариун догшин орныг нь эзэмдэхээр яарна. Жаахан хөндөөлтө уухаас. Ариунаа хөлөө дэлгэн таазаараа эвэн шахсаар эдэрт аятайхан байрлал олгон төдөд олгүй хавхаатуу эрэгтэн өдрөөрөө чихэлтэн зүтгэсээр ороод ирлээ. Ээж минь. Өсөндөө нэвт нарсан эдэр өнөөхөл гайхан ертөнцөд умсан хэвээрээ зүтгэлж эм хүний үзэгслэн гоод ухаанаа гээх шахам үүлгэрцжээ. Дэндүү хүсэн зоргилсон учрал урд хожид мэдрээгүй дэндүү гойхон агшин. Итрээ гоё. Өсөл тачаал цаламдуулсан ариунаа золтоол би чамд хайртай гэд хэлж гисэнгүй. Шээх гэж байгаа юм шиг. Би алив битгий сандар. Эгээл туршлагатай эгч шиг тэрүүхэндээ бүхнийг гартаа авсан ариунаа хөлөө солбон эдрийн нурууг ороосон чигээрээ гиншин хэдэнтэй өвхөд гой. Эримийн цэнгэлд хөл тавин орж ирсэн эдэр дуалцаар дур ханах үед ариунаач анх удаа таашаал хийчиг амсан орилжээ. Чамд гоё эснэ. Амьсгаагаар даран тайтгарсан эдэр сая болж өнгөрсөн зүйл ихэд ижиж байсан ч гайхалтай гоё улаа. Үнэн дээр би нууцхан хүсдэг байсан. Надад таалагдаад хэмээн төгдрөн шивнэв. Хоёлаа усанд оръё. Угаалгын өрөө хэдийгээр давчуу байсан ч шилэн хананд ойх ариунаагийн би дэндүү төгс харагдана. Духнүүрнийхээ цоохор толбыг үсээрээ хаан нуучгаад ичимдэг юугаа гараараа халгаламар айдах нь элдвүүтэй ч юм шиг. Ахаад л хүсэж эхэлсэн эдэр энэ удаа илүү зоримог хөдлөн охиныг ингэртэй шахан тэврээд намайг санаж уйдгарлав та. Хэмээн дуулдах төдийхийн шивнсэн ариунаа уруулаа өмөлзүүлэн өөдөөс нь зүтгэжээ. Оронд ормогцол буруу харан хэвтээд хүрчгэнтэл хурхрах саруулын үйлдэл гэрэл маг бүр гайхшруулж орхив. Эцэст нь эвтэйхэн займчин мөн адил буруу харж хэвтээд дэндүү буруугаар тамгалсан өөрөөсөө чин золтой л дуу алцчихсангүй. Би нэрээ үгүй мөн тэнэг хүн. Ийм итэр залуу ир 3 хүүхэдтэй нунж дорой намайг яаж тоохолээ те. Араатны савраас аварсанд нь баярлах байтал илүү юм хүсч байдаг. Бодох тусам нүүрүүд нь халуу дууган хөдөлж чадахгүй таг хөршин хэвцнээ эрэхгүй нойрондоо дийлэн зөөргөмллээ. Хоол зам дэвж сурснаас гадна хал үзэж хашир сусан саруул богино хугацаанд нойр авч чаддаг гайхалтай нэгэн. Гэрэлмааг зөөргөмлээд удаагүй байхад тэр сэржээ. Дэрэгдэн нэгэн сайхан бүсгүй жигдхэн хурхин нойрсож буйг анзаарсан залуурын хүсэл айжмаар асан эргэтэн нь хөвжирч орхилоо. Сайхан хүүхнээс буцдаггүй нэгэн гэлээж хүчилдэггүй зуршилтай. Өнчин янзах шиг тормолзон өлөн муухай хүмүүст ээрэгдэн хичнээн зүдэрснийг нь багсаа мэдэх болохоор бүрч хүчлэхгүй үзээ. Чухам ямар хандлагатай, ямар бодлоготойг нь тааж мэдэх арга алга. Хамт унтахтай элдэвлэж маягладаггүй хэвтээд өгснэг нь бодохоор дуртай ч юм шиг. Санаандгүй санаа алдан хоолоогоо застал
Гэрэлмаа сэрч хөш боллоо. Ёй, хамаг би хөшчөж. Нааш эвтэлтэй. За их байна. Чи сэрчгээ юу? Тийм ээ. Цаг хэртэ унтаад л нойр авчихдаг юм. Гэрэлмаа зугуухан эргэн займдсаар дөгөхөд саруултай шүргэлцчихв. Цаашид би яах ёстой вэ? Амьдрахал хэрэгтэй. Баг үгээ санаад дээр нь сая болсон явдал. Хөөчн түр ав дээрээ байсан дээр баха. Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодсон. Нөгөө бичлэгээ битгий устгаарай. Эсвэл над руу явуулчих. За. Бүсэлт ачаал нь улам бүр асаж байсан тул саруул тэссэнгүй гараа сунгон бүсгүйг үзүүдлээ. Гэрэлмаа жигжигнэг агаад баг зэрэг дөхөв. Та эртээд нанзад дарахыг яагаад? Гин тэнийг би өгөнд нийтгэхэд л юун түрүүнд хүн маань л бодогдсон. Дагхаас өөрөөр ямар нэгэн гарц олоход ухаан мөхөстнө. Үнэндээ би эр нөхрөөс өөр хүн харах нь бүхэл бодож байсангүй. Гэрэлмаагийн үг ямар нэгэн холцоогүй үнэн гэдгийг ухаарсан саруул урагш зүтгэн уруулнаас нь шимлээ. Би одоо болтол нөхрөөсөө салааг байгаа. Танд эвгүй байна уу? Үгүй. Харин чамд ялгаагүй. Би хүсээд байна. Гэрэлмаа бие сул хаян зүтгэхэд саруул ухаан жолоогүй үнсэх зураа цамцыг нь тайлаад надаас битгий. Би чин сэтгэлээс хүсэж байна. Хэмээн ахин шивнжээ. Ийм учрал болно гэж 10 зүүдэндэж зүүдлэж яваагүй гэрэлмаа. Хэмээн бөгдөгхөн гиншин буй бүхнээ саруулын өмнө даатхан чармаа нүцгэлчихв. Яасан ч гоё зөөлхөн ярьстай юм дээ. Тийм гэж юу? Бас тэнд үзэсгэлэнтэй юм. Тэр юу л бол? Саруулын булчинлаг гар тун сурцтай хөдлөн элж таалсаар гэрэлмааж улам зоригжин тэмүүлж улам тажаад нь зүтгэсээр л. Хоёр хөлөө бүхээгний адар өөдөө гоцоолгон дэлгхүйд саруулын хавхатуу лужир том эргэтэн салтааг нь тэмтчин сарнайн дэлбэрэн шургалаа. Атаршин хатах төгсөн сарнайн цэцэг ахин дэлбэлэхийн цагдоор үүр манхайтай л цайн эрдэж шууж эргэлдэн жиргэлцээр хүмүүний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр. 12 дугаар хэсэг төгсөн. Өвгүүн заяа 13 дугаар хэсэг. 5 сар гармагцал нар хурцаар шаран тунчиг халуун өдрүүд эхэллээ. Дархан хотын төмөр замын өрдөөн дээр цоврон зогсох ачааны вагоноос хэсэг залуус цемент болгож байв. Тус бүр 60 тонны даацтай 3 вагоноос 50 кг-ийн жинтэй 3600 ширхэг цементийг их халуун бөгчм өдөр нүцгэн гараараа буулган машинд ачнаа гэдэг тийм ч амар ажил биш. Өглөөрт ажилдаа орж ширүүхэн дайрсан 5 залуу үд хүрхийн алдад 2 вагоноос суллаж дууслаа. Ахлагч нь ололтой 40 насны бахимч хэрэгээр маска тайлан хөлсөө шудран арчаад залуусаа цайнд оръё. Яг цаг амраад эхлэн шүү. Хэмээн тушаангүй хэлээд сүүдэр бараад нь сав. Түүнийг боргил гэдэг. Тэрээр нуруугаараа хуурай даавуугаар сайтар арчин цэвэрлэж сутал суудлын тэрэг давхин ирж дотроос нь өндөр цагаан хүүхэн бомбогц инээд алдан оргил ах яг цагаар ажиллаж байна шүү. Би ч цагтаа ирлээ гээд машинаасаа хоол бололтой савтай зүйл гарган дөгүүлчихэд удахгүй эргээд ирье гэсээр явж одлоо. Оргилын хамууд болох цэнд дугур нар хувцаа гөвсөөр ирж дэрэгд нь суугаад чарлаа яага юм бол энэ эхнэр нү нуруу дуруу сайтай янзын амтан байх ч нүвэ гэцгээв. Боргил ундаа задлан нэг амьсгаар ууж дуусаад үгснийх нь эхнэр байх авдэ. Ээлж дамаргна. Гэхдээ энэ хүүхэн бусдаасаа арай л өөр юм гэлээ. Зэндээ хоолоо савхтан өмгөц сууснаа. Юу нөр гэж чи үзчихсэн юм уу? Гээд парпар инээж дугарч хөөхрлөө. Боргил хямсалзан
Олон эрд амьдсан энэ дэвсгэрээр яах вүлээ дээ? Хүсээд байвал та хоёр үзээч. Би танилцуулаад өгөмц. Нэр нь Хонгор зул. Гэхдээ та хоёрыг тоох болгоо да. Хэмээн яжлаад хариугаа авч буй аятаа инээд алдаж суудал 50 гаруй насны туранхай бор ир 20 орчим насны өндөр цагаан залуу ирж нэгэн баригаад үдийн хоол руугаа дуушуугүйхэн оржээ. Та хоёр чинь нүүр гараа угаагаад л дахиад нэг вагон байна шүү дээ. Энэ хөөж нь харин гар нийлэхээр овоо ир байна. Эдрээ чи барилддгүй. Тэр гар хурууг нь хараад байгаарай. Яасан ч том юм. Хоосонгүй. Дэлцэх залуус хамгийн бага настай хүүг магтмар айдан тэргэлдэн хэвцгээйлээ. Цалин сайтай ажил тааруул огт голохгүй ханцуу шамланд ардаг эдэр хүү тэдний яриаг тоож байгаа чинь жалга. Хооллож дуус бололтой. Боргил ахаа. Би дэлгүүр ороод ирээ. Удахгүй. Гэсээр явж өнөөхөд нь сонссон шинжгүй хур хэрсаар үлдэв. Хүү, эн чинь эдэр үдээ. Өөдөөс ирж буй өндөр цагаан хүүхнийг зогтулсан хараад өө та чинь тийм ээ би байна. Чи цемд бол аюу. Эн чинь хүнд ажил. Тэгээд ч эрүүл мэндэд хортой. Хонгор зул ийш тийш сэрэмжлэн харснаа. Дарханд юу хийж байгаа юм бэ? За. Энэ миний дугаар. Ажлаа тусаад залгаарай. Заавал шүү. Уулмал гой болчихож Чарлагийн найз бүсгүй юм байх та. 3 дахь вагоныг суллахаар дайрсан Боргилийн баг хэдэн цаг ноцолцоор дуусгаж эцэст нь ядарсан амьтад хувцс хунараа солилцоолоо. Эдэр маань аргагүй л залуу хүн шиг эрчтэй байна да. Ах нь хөлсийг нь гомдохгүй. Гэх Боргилийг бүгд л дэмжив. Тамхиа хасаа инхэл амтархан уушгалж суусан цэнд Чарлагийн шин бүсгүй сайхан сэтгэлтэй юм а. Хоол цагаар таслахгүй байна шүү. Гэд шүлсээ гүт хэдэл залхих дугаар хэлээд өгөв. Бас л тасархаа гой хүүхэн байна лээ шүү. Эм амтан дээр мордох заяа байдаг ч болоосай. Хэмээн санааширч бөөн инээдэн боллоо. Боргил мөнгөө тоолн тарааж дуусаад хүний хүүхэнд нүд унгаж суухаар өөртөө тарсан болж аваач. Та хоёр шиг цалингаараа гударчдаг хүмүүсийг хинж тоохов дээ. Гэснээр яриа өндөрлөж бүгд тарцгаав. Тэр нэг зуны амтч шүнийг хаяахан дурсаж тэр бүрийдээ эсрэг хүүснээ хүсдэгч огтоос хол хүндий явсаар их сургуулийн 1-р курсээ дүргэж буй эдэр азан шалаанд орж бодолд автав. Солонгос руу яваад сураг алдарсан Хонгор зулагч улам гой болоод ирчихэж тэр бүхэл эдэрт дугаараа өгсөн нь ийхүү эргэлзээнд оруулжээ. Анх нь явлаа шүү. Дараа 7 хоногт уулзъя. Гэсээр явж одсон туранхай бор ирийн араас дагах гэснээ зориг оров бололтой удсаа шүрэн Хонгор цул руу залглаа. 3 жил 8 хийхдээ чамгүй орлого олдогч одоо болтол түрээсийн хашаа 5 хантай гэрээсээ салж чадаагүй гэрэлмаа лангууныхаа дэргэд хийцгүүрэн суусаар өдрийг өнгөрөв. Одоо 1 жил тисчхвэл өрнөө саллаа та. Хэмээн бовтонсаар бараагаа эмхэлж дуусаад гэрлүүгээ бэдрэв. Чухам ямар өрний тухай яриад байгааг хинч эс мэднэ. Халуунд халж хүйдэнд хөрж юм л үзэж суулсан гэрэлмаа нилээн мираалан жин нэмжээ. Эхэндээ энэ хавийн ирчүүд их л сонирхдаг байсан ч улам царай алдах бүсгүйг тэгсгээд орхисон билээ. Гэрэлмаа өөрөө ч гойж гоодох болоод зугаа цэнгэлээс хол тэрүүхэндээ чимээгүйхэн орчсоол ирсэн ажээ. Хоол хийсэн ч эдэх дур хүрсэнгүй. Эсэн булсын юмс бодон санааширсаар орондоо орж зүүргэмлэж хэвдтэл гадаа машин дуугарч хаалга тажихынтэл нэг сонсдлоо. Саруул байна. Дуалцаар ухсхийн босож яаран хувцлах зураа пит патхийн юу ч юм буулгах чимээг сонсоод мод авчраа юм болов уу? Хааныг эрэхтэй заавал хэрэгтэй зүйл авчирна. Тэгсэн атлаа юу ч хэлэхгүй. Эсвэл өөр бүсгүйтэй байх. Намайг өрөвцөндөө л. Саруул орж ирмэгц их л өрөмсөг загнан тортой юм сарваагаад хүүхдүүд чинь хаажав. Дархан явсан. Маргааш ирнэ.
Ганцаараа яахгүй байна уу? Одоо сурчсан. Ер нь их зүйл сурч байна да. Сарвал тавг дүүрэн буузнаас сэрээдэн өмхөх зураа энэ тэрийг асуун ам хурайгүй сууснаа. Амттай буузын шүү. Зайхан ч цадлаа. Баярлаа. Гэд өндийн нужгантал сүнэж хаад гамбаах таныг асуугаад л байна лээ. Би сайн байгаа л гэж хэлдэг. Бодвол юу гэж? Танд сайн юм шигэ. Гэрэлмаа төсхийдэл инээд алдаад Квэтер ах トゥ хоёр намайг юу гэж бодов? Дэми юм хэлсэндээ гэмшиж бантсан сарвал дулигнэд сууснаа. За үнтэй да. Өглөөрт ажилтай. Гэд өндөв. Амрагч юм шиг, найз юм шиг, үрдүү юм шиг. Нэг тийм уйлалгагдах сэмжээр холбогдсон сарвалыг тэгтлээх үгэлдэггүйч хүрээдрээсээ хэмээн хажинх үсэг үе би. Үлийн чимээ дуулцаар өвөрлөө найглан орж ирсэн сарвалыг цаашаа гэж чадаагүй гэрэлмаа шуугтансаар зай тавин өгч төд удалгүй шунаглан үнсэлцэж эхлэн үүлэн борооны цэнгэлд омбов. Хоёр хөлөө дэлгэн хүдэр чирэг гэрийн хатуурсан эрэхтэн ариун өргөөнд хүлээн аваад хэмээн уруулаа хазлан гиншхүйд саруулж далааттай бүж эхлэв. Өдрийн лав шурган додорханыг нь өрөн орж гарах эрэхтний амт шимд дэндүү гайхалтай. Өлийг нь дээш нуглан тэлээд өхнөөс нь өмхлөн таш дуу хадаан бүлэг сарвал хэмээн айглах зураа зогсоо зайгүй үнсэн долоож бай. Дур ханах гэжийг хантал амсаж чаддаг болохоор хааникхийн хүрээдэрдэг залууг хажиглаж хөөж эс чадна. Хайр дурлал биш. Энэ чухам ямар гэж харилцаа вэ? Саруулаа. Хоёул энэ харилцаа болио. Бэж тэгж боддог. Гэтэл чадахгүй л байна. Чамд хайртай бүсгүй би үсттэй. Би гомдохгүй. Нэг хүн би. Гэхдээ холын холд яваа. Харцдаггүй гэж юу? Тийм ээ. Өөрт нь сайныг ч мэддэг бах. Эртэн хилээж алдчихгүй дээ. Хоёул удтал хөөрнөж эремийн цэнгэлд омбон шумбсаар үүр цайлглаа. Гэрэлмагчээ. Юу сүртэй ихч мэгч вэ? Ингээд таны намаа ягаад өөдлөхгүй байна. Эдэр бас ажил хийгээд тамирыг бас өөрийгөө болгочоод байгаа. Гэтэл гэрэлмаа дууга хураан хэсэг хэвдснээ. Чиний хэлдэг зөв. Би гэж нэг тэнэг юм. Өнөөх залуусын шантаажинд ороод сар бүр татвар төлдөг. Саруул цочин өндөгөөд юун залуус? Юун татвар вэ? Хэмээн ихэд адган бараг л хашгирч орхижээ. Эгчмэд бүсгүй эрчтэйхэн янаглалд бүрэн автаж хариу үйлдэл хийх тэнхэлгүй болсон эдэр нүдээ тасанан гайхан таашаалд бүрэн өмбөжээ. Хонгор зуул дээш доош гулсах тоолонд хөхөөрөө шахан үрж заримдаа эрэхтнийг нь амандаагийн хүлэх нь үнэхээр галзуурам. Тэрний шүн ариунаа яг л ийм мэдрэмж өгсөн. Гараа зүтгүүлэн хонгор зуулын нуруугаар элбэн чигчигэн татганах хөвцгнөөс тэсэлгүй бацж үзв. Юунда эмээгэвэ? Бит хийч. Хүснээр бай. Нэрээ би чинь эр хүн шүү дээ. Гэж бодовч нүдэнийн хонгор зуулын нүцгэн биеийг гайхан чиртгэс эдэрсэнгүй. Чи яасан ч том болов. Энэ булчин шүрмсэн. Бас бахархалчин. Хиний охиныг ч уулга алдуулам том юм. Сурах хэрэгтэй шүү. Хонгор зуул амандаа элдвийг бовтнон үе янаг тажаангуй дуугаар гиншсээр арга бэлгийг золгуулан цогж эхэллээ. Хөхн хөдлөх тоолонд бомбогнох нь хараад л баймаар үсээ шидлэн хэмнэлээ нэг удаашруулан нэг хурцсан зогих хагаад би суллаарай битгийр би болоогүй шүү. Эмээн бовтнож тэгснээ доош тонгон цэжээрээ шахан үрж уруулнаас нь шимхтэй өтрээгээ чангалан хавчих нь гайхалтай.
Ээжидийн ертөнцид халин дүүлж эхэлсэн эдрийн ухаан санаа нь үлгэрийн гүнжгэлтэй үл таних хөөрхөн охины төрх тодорх нь сонирхон. Эзэж таарч байгаагүй танил бус дур атлаа зүрх сэтгэлийг нь асар ихээр булиглуулж амьсгалан дээрдэн биеийн чангараад ирлээ. Тавлаа. Хонгор зүлийн хөдөлгөөн хурдсан хурдсаар чигчгэн салгалахад эдэрч тэсгэл алдан үрийн шигний годоодуулах нь тэрэ. Гүрсгийн шахах хэрэгтэн чиглэг бүлээн өдрийг шал байтал норгож одоо болтол салгансаар байгаа хонгор зул гайхалтай хэмээн тэсгэл алдан ойрлоо. Доош шурган суларч амжаагүй эрэгтэн угнаас үзүүр хүртэл амтрахан долоож амдаа шургуулан шимсээр мөлчийдэл цэвэрлэж орхиод ямар азтай охин чиний харийг татах юм бол хэмээн шивнсээр цээжиг налан хэвдлээ. Игчээ та Чарлагийн найз хүүх юм уу? Чарлагийн шүү. Ажлын хамтрагч юм аа. Нэг том даргын үйлдвэр барих юм гэсэн. Манай ах нар л тэгж яриад. Чи итгэсэн үү? Бараг л. Юу ч гэмээр юм дээ. Хаяа ажил төрлөө амжуулахын тулд хэн нэгэн эрх мэдэлтнийг уургалах үе гарна. Гэхдээ та нарын бодсон шиг тийм зүйл биш. Чарлаа чинь их нэртэй хүн шүү дээ. Би тэгж бодоогүй. За энэ яах вэ? Ээжийн чинь намайг хэрвээ эдэр өөрийн мэдэлгүй санаа алдаад янзандаа л байна. Би нэмэр болохыг их л хичээх юм гэтэл нэг асуудал байгаа хаа. Их чинь тун удахгүй уулзаж үзье. Тэгээрээ би элдвэм асууж зөрхөлдөггүй юм. Эдрээ энэтэй чи ягаад найз охингүй байдгийг? Охид гологдоод байна уу? Одоо гурдгийн бодол алгаа. Явандаа болох үз. За тийм дээ. Эхлээд сургуулаа төгсөх хэрэгтэй. Гэхдээ би физиологийн асуудлаа мартаж болохгүй. Чамайг өсвөл хаяа уулзаж болно шүү. Ич ч гэсэн үү? Алив хоёулаа. Гэх хонгор зул гараа зүтгүүлэн эдрийн бахархлаас зөөлөн атгалаж хатуураад эхлэмэгцэл доош шурган амандаа багтааж ядан удтал хөөхөн долоо. За бэлэн болчихлоо. Эр хүн байж жаахан идэвхтэй байгаа ч хожим хэрэг болно. Хонгор зул аяархан гиншингээ эдрийг босгоод өөрөө дөрвөн хөллөн цээжээ оронд нагаад араасхи ухааста битгий чирээ. Энэ барилалд ихэнх эмэгтэйчүүд дуртай байдгийг. Мэдрэг цэгийг илүү цочроодог гэхүүдээ гэж шулганаад зөөлхөн түлх зөөлөн гэд хураавал хамтрагч чинь хүсээгүй гэсэн үг. Тэгвэл өвдөл төр ядаж байхад чинийх их том юм. Энэ байрлал эдэртэж гой санагдсан тул хөвжөрч хадуурсан бахархлаа зугуухан дүрээд таазаараа савн бүлж эхэллээ. Хонгор зуулын тантгар чанга өгзөг бүлэг тоолн жижигнэж гоё хэмээн гиншхэн эдэрт гой цайхан санагдаж эр хүн болсон мэт итгэл бахархал төрж эхэлжээ. 13 дугаар хэсэг төгсөв. Хөвгүүн заяа 14 дугаар хэсэг. Гутлын худалдаачин Жомин бол нэрэндээ таарсан ухаалаг овжин эр. Хориотой бараа зардаг түүнд цэлмүн эрмүн гэх сайн туслагч бий. Залуу наснда Монгол улсад сурж ажиллаж асан Жомин монголоор тун сайн ярина. Ихэвчлэн ганцаараа яваа эмэгтэйчүүдийг айлгаж мөнгө олохдоо заримыг нь шүнжин эдлэж онцсон тохиолдолж бий. Хамгийн чухал нь тэд хориотой барааг хэлээр гаргадаг тун их хэрэгтэй. Өд өнгөртөл хийцгүүрт суусан Жов хүн орж ирэхийг сонсоод сэмх харуул тунжиг царайлаг хүүхэн байх нь тэр. Гүня ээшээ суусуу. Уус унуу. Ундаа унуу. Миний бараа маш хэмд бас чанартай шүү. Гарцаагүй анх удаа орж ирж буй хүүхэн аж. Чадвал энэ шүн эзэмдэж хонно. Буяа алгадах шахан баярлах Жов 8 ширхэг гутал бүүз зархаар болсноо гэнэт хүн үнэ нэмэн бөөн хэрүүл үүсгэлээ.
Энэ бол зүгээр л жүжиг. Жоугийн WeChat-ыг анас суусан төгөлдөр сайх хүүхэнд тусалсан дүр эсгэн зодоон хийж эцэст нь цагдаад баригджээ. Энэ удаа нэлээд их хориотой бараа гаргахаар төлөвлөсөн тул хүүхнийг үргэхээс болгоомжлон дахиж оролцсонгүй. Гэтэл маргааш өглөөнд буцаж ирсэн Эрмүн муу мэдээ дуулгаж галзууртал авуурсан Жоо хоёр залууг эдсэн цохиж өгөөд "Аалдаага зас. Хэн бараа авч гарах юм? Тэр хүүхнийг олж уулзаад мөнгө өнөх" гэж ориллоо. Заллингийн хэрэгээр эрен сурвалжлагдаж буй төгөлдөр гарах боломж байхгүй. Хүнд даалгавар өөрхөөс аргагүй болсон Эрмүн амжилттай зараад гэрэлмаагч төвггүйхэн олж хов. Сайн уу хчээ? Гэрэлмаа золтой л орилчихсангүй. Сайн. Чи? Найзын маань ээж бурхан болчихлоо. Гэтэл хүн шоронд. Юу? Гараагүй мүү? Тийм ээ. Та буцаж очиод гутлын намайчинтай уулзах нэг арга байна. Би бүх мөнгөө шавхаад өгсөн штэ. Гутлын намайчин таныг хүсээд байгаа гин. Гэрэлмаагийн царай чавх шиг улаан үлдэгнэд зогсноо. Би чадахгүй. Тэгснээс үгсэн минь дээр. Та ядаж эмнийхин мөнгийг олж өгөл дөө. За тэгээд хэд юм? 60 сая. Мөнгөний тоо сонсоод суун туссан Гэрэлмаа надад тийм их мөнгө байхгүй. Тэгээд ч тийм үнэтэй юм гэж. Хаа байсан Тайландаас авч ирсэн ховор юм шүү дээ. Тэрийг уусан бол найзын маань ээж идэх байлаа. Гэрэлмаа бодол давтаж удаан сув. Та нэг дор биш цуулаад өгч болно шүү дээ. Их л удах та. Цуулж өгнө гэвэл 80 сая болно даа. Найз маань тань туслаагүй бол өдөө дээж нь эрүүл сарвал болчихсон. Их нутагтаа амар жимэр байх байж. Нэрэл тийм. Би гэж тэнгээс л болсон. Би төлөе дөө. Гэхдээ 3 жилийн дотор 80 сая шүү. Өөр хүнд хэлж болохгүй. За. Та урагшаа явж болно. Хинч танаар оролдохгүй. Би урагшаа явж 8-ыг хийж л төлнө шүү дээ. За тохирлоо. Эх сарын 1-ээс эхлэн сар бүрийн дансанд 2 сая 222 мянган төгрөг хийгээрэй. Хийхгүй 2 л хонох юм бол би ирнэ штэ. За. Хөөрхий гинэн итгэмтгий Гэрэлмаа өөрөөс нь болж тус сайн залуу харин шоронд сууж байгааг тэр тусмаа ээжигээ алдсан гэж дуулаад илүү дутуу юм бодолгүй 80 сая өрөнд унсан гэжээ. Ханын цаг 6 цагийг заах үед эдэр сэржээ. Эрт эсвэл орой унтах хэсгээс үл хамааран 6 цагт тогтмол сэрээд хэвшсэн эдэр угсгийн босох гэснээ нүцгэн байгаагаа анзааран буцаад хэвтчихв. Эчингүүрэн улаалцах хүүгийн бодолд зүүдэндээ ирсэн өнөөхөл охины гэрэлтсэн харнууд хасын царай тодроод ирлээ. Хаана харсан бэлээ гэж толгой гашилган бодоод тоймтой юм олсонгүй. Гэтэл ойр дотны хүн шиг царай зүсэн тодоос тод үзлэгдэх нь гайхалтай. Үе үе дурсагдах ариунагаас тэс өөр царайтай охин. Хонгор зүлэгчээс ч шаал өөр. Эдрийн 18 жил амьдардаг ээж эмээгээс нь дотно 2хан эмэгтэй бий. Гэтэл тэр гэрэлтсэн харнуудтай охин хин юм бол? Чи сэрчгсэн үү? Унтаж амрал та. Гэсээр шүршүүрээс ус туслуулсаар гарч ирсэн хонгор зул өмнөр нь чармай нүцгэн гунхах зураа. Эдэр минь найз охинтой болоо. Ингэж зожигч болохгүй. Заавал хайр байх албагүй штэ. Өсөж буй насанд би физиологийн асуудлаа зохицуулах хэрэгтэй. Хэмээн өглөнө. Хайр байх албагүй. Тийм ээ. Эсвэл чи эгчтэй хайрт юм уу? Хэлсэн үгэндээ баясан хөхрөх хонгор зулын сэргэр хөх тэр үгэндээ жигчгэнхэн эдрийн дур хүслийг хоромхон зур асааж орхилоо. За тогс юм. Гэхдээ бие ингэтлээ хүчээр бариад явах тийм сайхан биш. Хүсвэл эгч рүүгээ залахгүй юу? Ийм хөөрхөн гоё залуугаас татгалзахгүй шүү. Хонгор зул ахиад л тажигнтал хөхөр сууснаа.
гэнэтхэн угсгийн өвөрт нь ороод ирлээ. Хөөе, яасан хандгүй залиг вэ? Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай. Ээжиг хэмээхээ бүрэн хайж чадсан эдэр эгчээ гоё вэ хэмээн урам өгөхэд хонгорцол улам хурдан хөөхөж байснаа дээш гулсаар нүүрэндээ хөхөө наалаа. Жилгэр нурууг нэлбэн тандхар өгзгийг нь бацлах эдэр эрэгтнийхэн толгойг шүргэлэх умдагны өсний гижигдээнд тэсгэл алдан хэмээн бачимдан дуултлаа. Битгий яарад вэ? Тис бие сул. За. Хонгорцол дээш доош гулсан эдрийн бүхий лидисийг хантал зочроож өөрөө ч дуун чангарна. Хэмээн эргэлэн гиншээд ирэв. Алив босоод ир. Одоо ингэж үзье. Эдрийг татан босгосон хонгорцол ор түшин тонгоогоод араасээ өгзгнөөс чанган бац гэж шивнэлээ. Энэ удаа гайхалтай удаан үргэлжсэн цэнгэлд хоёр зэрэг дур хансаар өндөрлөж улирсан биесээ таалан амс хийв. Их ч хот явлаа. Хэд хоногоос ээжтэй чинь уулзъя. Хэрэг гарвал нэрлэхэлгүй яриарай. За тэгнэ. Йоо. Дөө бид хоёр бас буцна. Тийм үү. Өнөөх чарлаа хамт явах болохоор та хоёрыг авч явахгүй нь. Буудлаас ичимгүрэн гарсан эдэр өвөөгийнх рүүгээ явган алхасаар дөхөж явтал усны тэрэг төрсөн тамир дүүтэйгээ тааран цаашлав. Агаа, би зөндөө мод бэлдсэн. Мундаг, хаяаныхан шураг авсан уу? Авсан. Сайн байна. Агаа, та орхоныг санддаг уу? Сандгаа. Гэхдээ тэнд байсан нь илүү дээр баха. Буцаад ирдэгч болоосой. Хэлээд өгөх үү? Агаа, би сони юм сонссон. Юу? Өвөө маань өвцөн юм шиг байна. Эдэр зог тусан нүдээ гэлцуулаад юу нүцэн гэж. Би санаандгүй сонссон юм. Охиноо зээнараа зовоогоод яах вэ? Хүн ямар мөнх наслах хүчтэй гэдэл байсан. Эдэр хурдан алгасаар гэрт ормогц. Эмээ, өвөө өвцөн юм уу? Хэзэнээс тэрв? Гэчгээд өөрийн ирэхгүй нулимс галдан орж орхив. Амралтын өдөр таарсан ч танил цагдаа дээр очин гэрэлмаа тохиолдсон явдлын талаар ярилцлаа. Эдүгээ ахлах дэслэгч цол хүрдсэн цагдаа мөнхөө өнөөхөл зөөлөн дөлгөөн харцаар найр тавин угтав. Эгч минь, та үнэхээр гинэн хүн юм а да. Энэ эрмүн гээч чинь залтай этгээд бололтой. Та энийг хардаа. Найз нь мөн үү? Гэлээ. Гэрэлмаа компьютерийн дэлгэц рүү шагаан хэдэн зураг харснаа. Энэ мөн байна гэж дуу алдахад мөнхөө заллингийн хэрэгээр эрен сурвалжлагдж байгаа этгээд ээж нь амьд сэрүүн эрүүл сарвал байгаа. Таны өрөвч нинжин сэтгэлийг л ашиглаж чимээгүйхэн ажиглаж суусан сарвал надад хэлчихсэн бол ийм юм болохгүй байсан штэ. Хоройтой бодисоо гэд ахтал эм гэд итгэчихсэн гэж халаглав. Бараг нэг өрөө байрны мөнгө алдаж орхисон гэрэлмаагийн нулимс хар аяндаа сулаасгарын янгинтэл уйлж саяныг тайдгараад буруу хүндээ итгэжээ. Миний хогволог. Огрохгүй. Та 5 сарын 1-нд төлбөрөө битгий хий. Цаадах чинь хүрээд л ирнэ. Бид тусланаа. За уйлаад яах вэ? Учир нь олдно. Маргааш мэдээлэл өгье. Нөгөө хэд худалдаачныг эрд сурыг. За явъя да. Эхэндээ уурлаж бухимдаж асан сарвал сүүлдээ гинэн цайлган гэрэлмааг өрөвдөн хайрлаж чин сэтгэлээсээ үнлэн ойшоож байв. Ёстой л цөв шиг сэтгэлтэй ховорхон бүсгүй юм. Бэж гэж би хаа байсан ариунаг бодож явах хатлаа энэ бүсгүйгээр зугаацаад л арай л хуншгүй юм а да. Сарвал бодол дарагджээ. Сэтгэл нь догдолж зүрх нь булиглана.
Бодолд автсан хоёр гэрт ирэхэд яндангаар нь утаа сунаглан хоолны содон үнэр хамар зоргиж байв. Хүүхдүүд иржээ. Илүү юм хэлээд димээ баха. Тэмээ. Асуудлыг шийдсэний дараа л. Гуниг гударлаа орхиж чадсан гэрэлмаа гэртээ ормогц өөр баяр цалгуулан хүүхдүүдээ үнсэн магтаж урамшуулаад бүгд хоололцгав. Царуулах түлээ авчраа юу? Тэмээ. Ирэх болгондоо л. Цөөртэй юм бишээ. Өрөндөө авсан юм. Гэхдээ л царуул нэгийг шийдэх бололтой хоолоогоо засаад эдрээ, Тамира, та хоёрт хэлэх зүйл байна. Энэ их чухал. Гэхэд гэрэлмаа бүлтэлзэн царуулаа гэж бараг л шивнэх нь их сандарсны шинжээж. Царуул толгой дохиод ахан та нартай танилцаад бараг л 4 жил болжээ. Эл гарган хэлж чадахгүй их удлаа. Юу вэ гэхээр би ээжтэй чинь гэрлэх бодолтой байна. Та хоёр гэрэлмаа ихэд гайхсан янзтай бүлтгнэж эдэр Тамир хоёрч ангааж орхижээ. Ичиж улааж орхисон саруул өндийгөөд хэрвээ зөвшөөрвөл ээжийг чинь насан туршдаа хайрлан хамгаалж явна. Бас та нарыг төрсөн хүүшгээл хайрлана. Угаасаа ч хайрласаар ирсэн. Бодож үзээд хэлээрээ. За би ингээд явъя да. Гिचгээд яаран гарч одлоо. Ээжээ. Эдэр Тамир хоёр бараг л нэг зэрэг ориллоо. Ээжээ, араас нь. Тэнгэлзэж зогссон гэрэлмаа хүүхдүүдийнхээ үгэнд зоригжон угсгийн гараад царуулаа хүлээ хэмээн итгэл төгс бөгөөд зоримог чанга хэлжээ. 14 дугаар хэсэг төгсөв. Хөвгүүн заяа 15 дугаар хэсэг. Өндөр төлбөртэй хувийн сургууль сурдаг оюумаа ахыгаа хүлээж зуудал ашгүй ороод ирлээ. Та яасан удваа? Гэр зэвэрлээ дээ. Чи зүгээр үү? Аха. Хүүгийн харцанд гуниг гутрас өмөлзөж үе давхийн зочих нь хэнийгнээс өгтлээ айдаг юм шиг. Аха. Одоо намайг цэцэрлэгээс авах уу? Тэгнэ. Хоёулаа хоцрох нь алхаад байгаарай. Орхон оюумаа хоёр дүү охиныгоо цэцэрлэгээс наваад гэрийн зүг яарав. Гэр нь орхон гэвч ойртох тусам алхаан сарах орхоныг хоёр дүү нь яаруулсаар орц руугаа орцгов. Яасан уддгийм бэ? Тогсноо гэж хашигчих уян ямар ч шалтгаангүйгээр тас хийдэл алгадаж орхиод гэр цэвэрлэл гэсэн яасан? Ээжээ цэвэрлсэн. Хин чиний ээж юм. Хурдан хоол хий. Толгой нь эргэн манарч хазар нь хорсно. Их хотын хаан ихтэй байгаа ээж болоод хоёр ахыгаа туйлын хөгүүлэг орхон нулимсаа төвчин залгаад хоол бэлдэж эхэллээ. Ахигүй хоол бэлдээрээ. Өнөөдөр зочин ирнэ. За. Хурдан хөдлөөч муу хоолны сав. Мах хөшгөлөж дуусаад ногоо арилгаж суудал аав нь ороод ирэв. Миний хүү ягав. Аваа. Яасан бэ? Та намайг явуулчих. Тэг хүү. Өрөөнд номин гүйж орж ирснээ. Агаа гэж зодсон. Бас дахиад уу. Санчир уртаар санаа алдаад чи арай хитэрч байна. Яасан гэж инэв? Уянга талшаа дулаан ханхалзаж зогсноо. Залбин хүүхдээ өмөрч гин. Хүсэд байгаа бол тэр халтар гिचээр үгээ тонил. Бид нар чамаар дутхгүй гэж хашгичв. Чи бүр ингэж ярьдаг болоо юу? Өгшин төгцөг минь. Өвөөгийн минь боёнг дууга гудар бол гудар. Төрөл арилжих мэд өөрчлөгдсөн уянгаас өгтлээ эмээх санчир хэрүүлийн горол буруутан болсон хүүдээ уураа гарган өшгөлөж орхиод чамаас бол дандаа хэрүүл гарна. Аятайхан байж чадахгүй байна уу? Хэмээн баахан дөвчгнөөд том өрөөнд орон уянгыг гаргадан тэврээд миний буруу. Намайг уучил гэж гонгинов. Хүүгээ өмөрөө цүүд байсан юу олов? Би чамд 2 сахуу охин гаргаж өглөө. Хүүч дүүрүүлж өгнө гэтэл. За тийм дээ. Өвөөгийн сонгуул өнгөрмөгцөл
орхныг буцаая. Тэхүү. Нэр төр чинь муугүй үсттэй. Гэр орны ажил хийгээд байж л байг. За. Чи мэдтээ. Ер нь үйлчлэгч авбал яасан юм? Тэнэгт ийм том хүү байсаар байхад үйлчлэгчээр яах юм? Ямар ч хүн ирэвлээ? Тийм дээ. Чинийхэр болъё. Удсан жүггүй шинэхэн эхнэр хандыгаа дагуулсан доёд орж ирээд хоол цай ууцхан сонгуулийн талаар удтал уучлцгаав. Ширээнд орхныг суулгаагүй тул жижиг өрөөнд хам хум хооллоод аяг тавг угааж эхэллээ. Дүү оюун маань сэмд өгөж ирээд "Ахаа, та энийг ав" гэснээ халаасанд нь жижигхэн хитвч шургуулчихав. Юу юм бэ? Ээж мэдвэл. Юу ч бишээ. Та дараа задлж үзээрэй. За. Миний дүү эртхэн амар. Томройд доёдын дуу хадан хундаг харшиж ханд уян хоёр тажигнтал хөөхрөх нь сонсогдно. Аяг тавгаа угааж дууссан орхон нэгийг шийд бололтой цамцаа давхарлаж өмсөөд хөрмөө шүрэн цүнхэж ирсээр сэм гарч одлоо. Тэрээр ээж ах нараа болохоор зориг гарган зогтож байна энэ ажээ. Ил хүний нүмер нөөлөг гэж хичнээн сайхан юм битээ. Гэрэлмаа гололгүй харь альчилсан саруулыг хоёр хүнж бүрэн дэмжив. Түрээсээ хашаанаасаа амгалан лөө нүүж саруулын тоглох байшинтай цэмцгэр хашаанд иржээ. Болж буй бүхэнд итгэж ядах гэрэлмаа үе мэлмрүүлэн нулимсаа сэм арчих болов. Өглөө эртлэн хичээлдээ явж одсон хоёр хүүгээ өдөж өгөөд гэртээ ороход байж чадан сэрэлцсэн саруул "Алуу оронд ороод ирээ. Хүсээд байна" хэмээн адхан шивнсээр тослоо. "Чи намайг голохгүй байна уу?" "Яагаад голно гэж?" "Мяраалаг тарган." "Чи тарган биш ээ." "Тэгээд энэ юу юм?" "Зүгээр л хаван. Үүд нойтон газар удаан зогссных." "Тийм гэж үү?" "Тийм ээ. Нөгөө асуудлыг шийдчихэд дулаан газар ирээ. Цаан дэ ч юм уу?" "Үнтэй шүү дээ." "Гадаа зогсноос л дээр." Гэрэлмаа ичимгэрсээр хувцаа тайлан нүцгэрчгэв. Цагаан арьстай зөөлөн биетэй хөөрхөн бүсгүй. Хамгийн гол нь сайхан сэтгэлтэй. Сарвал ухсхийн зогсоод гэрэлмааг тэврэн элен таалж хоёул айхлан шуугтнаж эхлэв. "Гэвтгүү босоогоор хийж үзье. Болох юм уу?" Гэрэлмаа баг хойшилсоор ханан тулахад саруулын хүжирхэг гар хоёр хөлийг нь дээш өргөчгөв. Гоё ч юм шиг. Нүдээ тасансан гэрэлмаа хүжирхэг эрийн янаглалд бүрэн автан тачаалын мананд умбжээ. Үтрийн дурын шингэнд норон чихтэж хатуу эрэхтэн шүргэлэх бүр эрэхгүй дуалтан чигчигнэн. "Ямар гоё юм бэ?" "Сайхан байна." Саруул эрэхтний чангалан зүтгэсээр сарнайн дэлбээг олж зөөлхөн дүлхлээ. Цоошин мэдрэмж. Өдрийн чурган орж ирээд орж гарan бүлэх адуу эрэхтэн дотор ханыг нэлтэн өрөн гайхамшигыг бүтээж эхэллээ. "Би чамд хайртай." Тэсгэл алдан ориглох бүсгүй даацтайхан бүлэлтэнд салганан жижирсээр дур ханахад саруулж хэдэнтэй хурдан бүлээд цэгийн иршаана гүрс цацсан шахжээ. "Би чамд хүүхэд төрүүлж өгнө. Одоо надад охин л хэрэгтэй." "Би чадна." Саруул ахаад л айхлан зүтгэхэд гэрэлмаа инээд алдан хойш захлаад "Одоо болно. Ажилд авъя. Маргааш амрах болохоор өдөржин." "За тэгье." Гэнэт гэрэлмаагийн утас дуугарч ярьж эхэлмэгц ус нь нүдлэн уйлчхав. "Юу болов?" "Санчир ярьж байна. Хүү маань алга болсон гин." "Юу?" "3 хоноход цагдаад хэлээгүй байгаа юм да." "Ямар муухан хүмүүс вэ? Одоо яах вэ?" "Хадам нь эрэх сонгуульд өрсөлдөх юм байх. Тэгээд л барьцаалсан гэж ойлгосон бололтой." Усан нүдлэг уйлах гэрэлмаа сандан мэд хувцлаад саруулд хөдлөгдөн яаран гарчээ. "Ээжээ, хүүн та нартайгаа хамт байл да." "Чи аавтайгаа байх ёстой."
отхон хүн шүү дээ. Би хүсэхгүй байна. Тэгвэл аав чинь эдэр Тамир хоёрыг авна гэсэн. Ээж нь ганцаараа үлдэн шүү дээ. За ээжээ. Хүүн хичээнэ. Аавынхаа үгэнд цай ороорой. Ээж нь мөнгөтэй болоод л хүүгээ буцаагаад авчихна. За ээжээ. 4 жилийн өмнө ийм л яриа болсон. Аавтайгаа бас шинэ ээжтэйгээ, шинэ дүүтэйгээ Солонгос улсыг зорж нэг хэсэг гоё байв. Гэвч Монголд ирснээс хойш шинэ ээжийнхэн зан эрс хуурж орхон хүүгийн амьдрал там болжээ. Биер нь дүүрэн чимхүүлж зодуулсан шарх сориг бий. Аавдаа хэд хэдэн удаа хов зөөсөн ч нэмэр биш нэмрээс болсон аж. Дүү оюун маань хаажиж орхонд сайн ханддаг. Халаасны мөнгнөөс илүүчилж ээжийнхээ яргаллыг ганцаараа эсэргүүцдэг. Шөнийн хүйтэн салхинд жихүүцэж эхэлсэн орхон халаасандаа гараа шургуулахад оюумагийн өгсөн хэдвч тэмдрэгдэн гаргаж үзвэл 5 ширхэг 10,000-ын дэвсгэрт байлаа. Дүү минь. Нулимсан цэлэгнээд ирсэн ч уйлсангүй. Такси авахар шийдэн гар ургаж нэг их удалгүй унаанд суугаад аха баян хушууниц хэмээн хэлчихэд манайх нүгэгүй л байгаасай гэж аяархан бовтнолаа. Зэрэглэн цаваа хүү 4 жилийн өмнө амьдарч асан хашаага төвөггүйхэн олж баярлан дуу алцаар орсон боловч хинж байсангүй. Хүүгц чийг үнэрсэн эзэнгүй байшин. Нүүчгчээ. Тас харанхуй дунд айдас давтан өөрийн ирэхгүй ингэдэл уйлж эхэллээ. Нэрээ долгор эмээ байгаа шүү дээ. Гэхдээ хүүн харанхуйд айд сууснаас айл бараацсан нь илүү дээр. Хашаа даван ороход ашгүй тооноор нь бүдэгхэн гэрэл цацарч харагдана. Долгор эмээ би орхон байна. Хаалгаа. Нилийн удаан тогшов. Ашгүй гэрийн эзэн сэрб бололтой гэмбэ гэх бүдүүн хоолой сонсдож зүрх алдан ухарсан орхон нөгөөх юм билээ те. Эмээгийн хүү байна. Ээж шивнэ зогсдол өндөр гоох горээр сүгдээсээр гараад иржээ. Хүүгийн яриг сонсож бүгдийг ойлгосон ойдов өрөвч дүрэсгэн ор засаж өгөөд танах нөөсөн шүү дээ. Маргааш нас сургалж өгье гэчгээд хамт унтаж байсан тарган бар хүүхэн лөө нүдээ сэм мэрэмжээ. Орхны нойр хүрсэнгүй. Тарган бар хүүхэн айхлан янзаглаж ор шажигнан гин шиж эхэллээ. Юу гинэ? Чи гоё шаалцах юм аа. Алив олигтойхон гин шийдэг. Тарган бар хүүхнийг шалбар нарсан үтрээнд үрийн шигнэг үргэлзүүлэн шахаж орхиод сулдан унсан ойдвын тархинд нэг мэргэн санаа харан орж ирээд тэр бодолтой баясан тажигнтал инээсээр өндөөжээ. 15 дугаар хэсэг төгсөв.